За өнөөдөр нэг санал баг. За 99 онд Монгол улсын ерөнхий сайд маань ардын хувьсгалын 98 жил яваад зөвхөн Монгол ард оролдуулнаа гэдэг. Тэгээ энэ одоо хийсэн мэдээллийн дагуу манай аймагаас одоо нэлээд уяаж нар явсан. За Улаанбаатар хотод одоо жаргалын амд одоо очсон. За мордо оролцсон гассан байхгүй. За Монгол адуу гассан. Тэгээд тэр үндэсний Монголын үндэсний морин уяажлын холбооноос тухайн жилийн одоо наадамд оролцсон мордыг одоо Монгол мордыг одоо алдарчулсан байгаа. Тэгээ манай одоо гал баянаас одоо Чиндүгүрийн хэмээр тэр баяр наадамд одоо дөрвөр орсон гэсэн батламж үнэлэх гэсэн байна. Тэгэхээр энэ одоо энийг юу гэж ярьж байгаа гэвэл энэ дэвлэлтаа одоо энэ улсын баяр наадмыг ерөнхийдөө Монголын одоо ялах ямар сонирхол авах нэг төрийн наадмыг бол одоо төр зохион байгуулах зүй ясна хэрэг. Тэгэхээр аливаа одоо спортын уралдаан тэмцээнийг бол улс одоо төсөв мөнгөний гаргаад өгдөг, байр аваад бэлдээд өгдөг. Тухайн одоо спортын холбоод нь одоо зохион байгуулдаг. Тэгэхээр энэ одоо түрүүний одоо олон гаргасан саналуудад авахцуулахгүйгээр миний одоо хэлэх гээд байгаа санал юу гэхээр би зөв очихоо энэ ялгалтын одоо асуудал дээр олон жил одоо би морины одоо салбар комиссийн дарга байна. Би энэ морины комиссийн одоо гишүүн байна. Энэ үйлдвэрч тийм мэддэг юм а гэсэн одоо ийм хүмүүс тэр зөндөө байдаг. Тэгэхээр миний хувьд бол би одоо 27 жилийн цагдаагийн байгууллагад ажилласан. Аймаг ордоо би одоо энэ баяр наадмын хамгаалтыг зохион байгуулжсэн болохоос за улсын баяр наадмыг бол би яг тэр өөрмөлийн хэмжээнд бол орж үзээгүй байсан. Тэгээ ахныхаа буйнаар одоо тэр мор айрыг үчигсэн тэр айрын таван багшаанд одоо тэр айр гэсэн мордыг үзэх гэж орсон. Үйлдвэр одоо ялгаж байгаа тэр хүмүүсийн одоо хийж байгаа ажлыг өөр өндөр очиж харж ийсэн. Тэгэхээр тэн дээр ямар ч одоо сэтгэл байхгүй байна. Тэгээ энийг яаж хийж одоо болох юм гарц байна вэ гэхээр түрүүнд одоо энэ манай мэргэжлийн одоо гамтах бас ярьж байна. Миний зөвөр одоо хувийн санал тэр одоо олон жил одоо уламжлж ирсэн тэр морины комиссийн хүмүүсийг шахаад гарах гэсэн. Одоо тухайн аймагт одоо манай аймагаас 2 хүн, бусад аймагуудаас одоо 2 хүн гэдэг юм ингээд 30 гаруй хүн аваачаад тухайн өндрийн одоо азрах ихнээс хоёр мартахад тэр одоо үйлдвэрийн комиссар ажил хүмүүсийн нэрс тодраад. За тэр 30 он дотроос тэр өдөр за одоо Ганбаатар, Баярхүү, Гав их нар за таад яваад тэр энэ морины ялгалтыг хийгээд ирлээ. За таад ажил тус яв гэдэг. Тэгээ гар утсыг явуулж. Тэр энэ дээр одоо манай энэ одоо хоёр албаны зүгээс энэ баяр наадмын зохион байгуулалт хурдан морины одоо салбар хараалт хяналтын комисс гэж байна. Энэ асуудлыг одоо саяын одоо мэргэжлийн хүмүүсээр одоо хийх энэ зайлшгүй шаардлага байна. Тэр энийг одоо цаашдаа үйл ажиллагаанд одоо анхаарасай гэдэг. Тэгээ хоёрдугаар гэх юм бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын одоо өндөр настан Пянжгийн Мямж гэдэг хүн энэ цугласны уяажтаа сайн сайхан бүх юмсаа та бүхний ажил одоо өндөр ажил төгсгөнийг дамжуулаарай гэсэн